Монголчууд түүхэндээ 13 бичиг үсэг хэрэглэж ирсэн баялаг туршлагатай арт түмэн. За 20 дугаар зуун гарч ирэхэд үсэг бичгээ ярианы хэлэндээ ойртуулах, улам боловсронгуй болгох орлогод үргэлжилжсэн. Үүний нэг тод жишээ гэвэл 1905 онд Бурайдын хамлам Агван Доржийн зохиосон Вагиндрагийн үсэг гэсэн тодтолтой үсэг юм. За тэгээ энэ үсэг нь угтаа зохиогч нь Монгол Бурайдын шинэ үсэг гэж нэрлсэн байдаг. За тэгээ ингээд шороо мичинжил Вагиндра бичүү гэснээс нүүдэж Вагиндрагийн үсэг гэж олноо алдаршсан байдаг. Вагиндра гэдэг нь өөрөө Агван гэсэн өөрийнх нь төвд нэрнийхэн самбарт орчуулга байгаа. За тэгээд энэ мэтээр хин нэгэн зохиогчийн шинээр зохиосон үсэг болгоныг шинэ үсэг гэхээсээ илүүтэй тухайн зохиогчийн нэрээр нэрлэх үзэгдэл түгээмэл байдаг. За жишээлх юм бол бидний саяны хэлдэг Вагиндрагийн үсэг, Пагвийн үсэг, за одоо бид бүхний аль бие ёсоор хэрэгжилж байгаа Кирилл үсэг гэх мэт. За тэгвэл Вагиндра үсгийг зохиох болсон нийгэм түүхийн шалтгаан гэх юм бол тухайн үеийн Орос орны бүрэлдэхүүнд багтаж байсан Бурайд монголчуудын үндэсний ухамсар сэргэж үсэг бичгээ сурах, судлах, заах иймэрхүү оролдлогууд аяндаа зүйсээр гарч ирж ирсэн. За ингээд Бурайдын хамлам Агван Дорж тэргүүтээ Бурайдын хэсэг эрдэмтэн сэхэтнүүд Бурайд хил аялгаундаа зохицсон тийм Бурайд шинэ үсэг зохиогоод ингээд улмаар Санкт Петербург хотноо наран хэмээх хэвлэлийн газар байгуулаад тэндээ олон тооны ном сурах бичгүүдийг барлаж хэвлэжсэн гэдэг мэдээ байдаг. За ингээд Вагиндра үсгээ улам сайжруулах, түгээн дэлгэрүүлэх энэ нэг нүсэр ажлыг бол нэрт эрдэмтэн Цэвэн Жамсраано, Базар Бараадын, Амгааюу, Элбэг Дорж нарын эрдэмтэд төвчээлэн итгүүлэн оролцсон байдаг. За жишээлбэл Амгааюу, Элбэг Дорж нарын 1910 онд хэвлүүлж ирсэн Монгол Бурайд шинэ цагаан толгой гэсэн ийм дурсгалыг нэрлэж болно. Энэ нь бол Орос хэлээр хэвлэгдсэн. За хажууд нь мөн Вагиндра үсгээр бичсэн ийм дурсгал байгаа. За тэгвэл Вагиндра үсгийн гол онцлогуудын тухай та бүхэн тайлбарлаж өгье. За Монгол бичиг тод үсгээс их авсан. За Монгол бичигтэй адилхан дээрээс доошоо бичигддэг. За тэгээд Монгол бичигт маань дүрс ижил бичигддэг А, Э, А, У, Ö, Ү. За тэгээд Г, Х, Д, Т гэсэн эдгээр дүрс ижил бичигддэг үгнүүдийг нь ялгаж өгсөн. Ийм онцлогтой. За мөн үгийн ихэн дунд дадагт дүрс хувиргадгүй бичгээр ингэж зохицуулж өгсөн. За мөн урт их шиг болоод тагнаашсан гийгүүлэгч буюу зөөлрсөн гийгүүлэгчийг тэмдэглэж өгөхийн тулд манж үсгийн тусал бинтийг авч ингэж тэмдэглэсэн байдаг. За мөн гадаад үгийг тэмдэглэх галиг үсгийг бас мөн шийдэж өгсөн байна. Гэх мэт ийм онцлогуудтай ийм үсэг юм аа. За дурсгалын хувьд бол эрдэмтдийн одоогор судалснаар бол арга барыг дурсгал номын сангуудад хадгалагдаж байна гэж үздэг. Үүнд одоо Бурхан багшийн хураангуй намтар Монгол Бурайд шинэ үсгийн одоо цагаан толгойнууд, за тэгээд мөн Монгол Бурайд шинэ үсгийн хилцүүн бичгүүд буюу зүрхэн талтууд гэх мэт иймэрхүү дурсгалууд хадгалагдаж байна гэсэн. За эдгээр дурсгалууд нь бол 20 дугаар зууны ихэнх үеийн Бурайдуудын одоо нутгийн аялгауны материалыг одоо хадгалж үлдээснээрээ болоод нутгийн аялгау судал болоод аман зохиолын ийм чухал дурсгал бичиг юм аа. За энэхүү үсэг бичиг нь байгалийн хойд биеийн Бурайдуудын дунд богино хугацаанд хэрэглэгдэж байгаад тухайн цаг төрийн нөхцөл байдал үсэг бичгийн халд солих халаас сэлгээний үүднээс бол орхигдож мартагдсан түүхтэй ийм бичиг үсэг байна.